За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийнхөө мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр цөмөрөө эхрийн урдтайгоо танилцсанаа. За тэгэхээр цөмөр эхрийн урдтайгоо энд харж байна хараа. Одоо энэ миний маус гүйж байгаа цулхан маань одоо энэ доор гүйж байгаа. Тэгэд энэ тэмдэг болохоор эхрийн ордны бэлэг тэмдэг байгаа. Энд харж байгаа бол Gemini-г бичсэн байгаа. За энэ байна аа. За тэгэд эрх шийдэх гариг нь одоо энэ дээр байгаа шүү. За одоо энэ зураг. Энэ болохоор бэлэг тэмдэг нь ахгүй юу? За тэгээ цөмөрөө мэдж байгаа тийм ээ. Зодиак гэж юу вэ гэдэг дээр ярьсан. Одоо тэр юу вэ гэхээр одоо энэ дугуйг ингэж тайлбарсан юм танилцуулга байгаа. Одоо энэ тэнгэрийн зам баггүй юу? Энэ тэнгэрийн замыг танилцуулсан энэний тухай одоо бүр анхан шатны ойлголтыг энгийнээр өгсөн. Тэр зодиак гэж юу вэ гэдэг бас бичлэгийг ингээд үзээгүй хүмүүсийн бол үзээрэй гэж бас хүсэж байна. За одоо ингээд цөмөр эхэлцгээе. За нэгдүгээрт тийм ээ одоо юу байхгүй юу? Эхрийн урд маань ямар элементтэй юм гэхээр агаар махбодтой гэсэн үг. Агаар махбодыг одоо цөмөрөө элемент гэж яриад байна л да. Air element гэдэг. Тэгэхээр агаар махбодтой учраас энэ чинь юу ингэж тодруулж өгж байгаа вэ гэхээр бидний бодол нэмдэг нь холбоос, нэмдэг нь мэдээлэл. Тэгэхээр агаар махбодтой хүмүүс яадаг байх нь гэхээр ялангуяа манай эхрийн ордынхан маань болохоор бодол дээр нэмдэг нь холбоо, нэмдэг нь мэдээлэл. Ойлгомжтой байгааз. За тэгэхээр одоо эхрийн ордууд маань ямар одоо чанартай юм бэ гэхээр одоо хувирамтгай юмд дасан цогцдог юм чадвартай юм байгаа. За тэгэхээр арга бэлэг хоёрын тийм ээ аль нь хамаардаг юм бэ гэхээр арга талдаа бол хамаарна. Арга энергтэй одоо гадагш чиглэсэн, хөдөлгсөн эрчим баггүй юу? За тэгээд мэдээж хэрэг одоо иргэшээдэг гариг нь одоо энэ дээр бууд гариг баггүй юу? Бууд гариг захирдгаа гэсэн үг. Тэгээ бууд гаригтайгаа одоо бууд гариг маань хэрвээ одоо энэ дээр байгаа бууд гариг маань энэ доор яг эхрийн ордын хажууд ирсэн байх юм бол цөмөр энэ үед эхрийн ордыг хүчтэй байна гэж авч үздэг байгаа шүү. За тэгээ хугацаа нь одоо хэдийнээс хэдний хооронд байвал эхрийн орд юм бэ гэж тооцдог вэ гэхээр 5 сарын 21-ээс 6 сарын 20 хүртэл байгаа. Тэгэд энд мэдээж одоо бид язгуурхаа тооцоолохдоо бол цаг минутаар нь ялангуяа наривчл тооцоод яг одоо эхрийн орд руу орж гин үү яаж ин гэдэг бас наривчл шалгадаг байгаа шүү. За тэгэхээр нэг өгүүлбэрт хэлэх юм бол эхэр бол тийм үү мэдээллийг цуглуулж тэгээд боловсруулж түүнийг одоо хүмүүсийн хооронд одоо ашиглаж одоо гүүр болдог ийм том оюуны орд юм байгаа шүү. Гайхалтайгааз. За тэгэхээр одоо натаал зурхаа тийм ээ одоо энэ бид нар одоо энэ харж байгаа энэ тэнгэрийн зураг байгааз натаал чарт штэ тийм ээ. За тэгээд энэ тэнгэрийн зургийнхаа одоо 3 дугаар гэрт хамаарагддаг. 1 2 3 тийм ээ. Одоо энэ чинь 3 дугаар гэр баггүй юу? Цөмөрөө одоо хоньны ордоос ингэж эхэлж тоолдог гэдгийг ярьсан байгаа тийм ээ. Одоо хоньны ордын талаарх хичээл дээр. Тэгэхээр 1 2 3 гээд эхрийн орд маань 3 дугаар гэрт хамаарагданаа. За тэгэхээр чинь юу? Одоо ямар энергитэй хөө гэхээр харилцааны энергитэй. За суралцах энергитэй. Ойрын одоо ахан дүүс гэдэг энергитэйдэг. Өшөө дээрээс нь ойрын хүрээлэл гэдэг энерги чинь автоматар холбогдож ордог байгаа. За тэгээд лхүүр сэдв нь ямар сэдвүүд ингэж хүндэгдэх юм бэ эхрийн ордод гэхээр хэл яриа, бичих, тэгээд мэдээлэл, зам хөдөлгөөн, ахан дүүс, ойрын хүмүүс, тэгээд ялангуяа хуршүүд гэдэг одоо ийм энергиуд хамаарч идэг байгаа шүү. За тэгээд чадварынх нь гол шугам болохоор юу байдгөө гэхээр ямар чадрын гол шугамтай байдгөө гэхээр нэгдүгээрт сонссноо ойлгодог, ойлгосноо тайлбарладаг, түүний дараагаар холбож чаддаг ийм гол одоо чадварын гол шугамтай байгаа. За тэгээд одоо натаал зураг дээр тийм ээ хэрвээ одоо бисэ хэлсэн шүү дээ энэ бууд гариг маань яг энэ эхрийн ордныхоо дэргэд байх юм бол энэ 3 дугаар гэрчин хүчтэй болно тийм үү? Энэ хүчтэй болохоор бодол нь те маш хөдөлгөөнтэй харилцаа нь илүү амьд болоод ирдэг ийм бас онцгой чадвартай байгаа. За одоо цөмөрөө сая чанаруудыг ярьсан тийм ээ. Тэгэхээр давуу талын яриа л да. Ихэр яагаад хурд юм бэ гэдэг одоо тал дээр ярилцсан. Яг хурд гэж бас хэлдэг. Юуны хурдын гэхээр оюуны хурд. За яагаад үүнд хамаарч гэнэ гэхээр ингэж юмыг хурдан сурдаг. Юмыг маш хурдан ойлгодог юм давуу талтай. Тэгээд холбоо харилцаа үүсгэхдээ хурдан ярьж, хурдан бичиж, хурдан хэл сурч тийм ээ хурдан тайлбарлах ийм мундаг авьяастай байдаг аа.
За мэдээж хамгийн том зүйлээр сүлжээ байгуулдаг. Тэгэхээр хүн хоорондын мэдээлэлд одоо тий боломжийг холбож чаддаг ийм том сүлжээ байгуулагч ийм хурдтай юм ба. За тэгээд мэдээж хэрэгтэй ур чадвар нь одоо ярваа нэгэн олон ур чадварыг холбоод шийдэл болгож чаддаг ийм гайхалтай ийм чадвартай хүмүүс байдаг. Угаасаа энэ энерги нь байдаг гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр сул тал юу юм бэ гэхээр тийм ээ. Сул тал нь одоо бас ингээд сөрөг талаар ерөөсөө биш л дээ тийм ээ. Одоо бидний анхаарах хэрэгтэй зүйл өстэй байхгүй юу? Тэгэхээр ихрийн ордуудынхан маань болохоор юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр анхаарал сарниж гэнэ үгүй байна уу тийм үү? Олон зүйлийг эхлээд одоо тэр олон зүйлээсээ бүгдийг дуусгаж гэнэ үү? Эсвэл нэг жаахааныг дуусгаж чадж гэнэ үү? Тийм үү? Тэр эндээс юу харж байна вэ гэхээр анхаарал сарндаг гэдэг ийм сул тал гарч ирж байгаа гэсэн үг. За тэгээд дараагийн зүйл нь болохоор сул тал нь юу вэ гэхээр гүнзгий ихтэй жоохон тутмаг байх гэдэг. Одоо ингээд мэддэг юм нь маш их байгаад идэг. А гэтэл мэдж байгаа зүйлсийнх нь үндэс суурь нь сулрах эрсдэл маш өндөртэй байдаг. Ягаад тэгэхээр мэдээд байгаа мөртлөө мэдсэн тэр зүйл рүү бүгднлүү нь гүнзгийрэхгүй дэндүү олон зүйлийг мэдээд авах гээд байгаад идэг байхгүй юу? За тэгээд хамгийн сүүлийн хамгийн чухал зүйл нь бас юу байна вэ гэхээр одоо сэтгэл санааны байдал ингээд хурдан өөрчлөх гээд байдаг, солигдчихдаг гэсэн үг. Бараг хүн нөрөө ингээд солигдоод байгаа юм шиг тий. Тэгээд ингээс эн чинь ингээд цаавар болохоор сонирхол нь өөрчлөхөд ингээд чиглэгдээд байдаг байхгүй юу? Тэгээд тэр сонирхол нь ингээд сонирхож байгаа чиглэлээсээ сарниж өөр тийшээ сонирхол нь гүйх гээд байдаг ийм нэг сул тал байдаг байгаа шүү. За тэгээд одоо ихрийн ордуудын маань хамгийн том сорилт нь юу байдаг вэ гэхээр олон мэдээллийг нэг зорилго руу зангидах хэрэгтэй гэдэг ийм сорилттой тулгардаг. Тэгэхээр та нар маань ингэх хэрэгтэй гэсэн үг. Маш олон мэдээллийг нэг зорилго руу зангидаж сурах юм бол та нар бол маш хүчрхэг хүмүүс байна гэсэн үг байхгүй юу? За одоо дараагийнх нь айгуу сонирхолтой сэдв рүү цөмөр орцгоё. Ямар сэдв вэ гэхээр хайр ба харилцаа. Тэгэхээр ихрийн ордныхны энэ хүмүүсийн маань те сэтгэл зүрхийг одоо юу илүү хөдөлгдөг юм бэ гэхээр юуны нэгтний тэр хүнд одоо нөгөө хүнтэйгээ харилцах хэрэгтэй. Харилцаа байхгүй бол ингээд хөрчдөг. Харин харилцаа нь хөрчдөг гэсэн үг. За дараагийнх нь хөгжилтэй буюу хөнгөн урсгалд дуртай байхгүй юу? Тэгэхээр ихрийн ордныхыг татах гэж байгаа бол тийм ээ тэр хүмүүстэй айгүй гоё амьд харилцаа үүсгэж амьд харилцаанд байх хэрэгтэй. Одоо гоёлуулж, уйтгарлуулах хэрэггүй гэсэн үг байхгүй юу? Хөгжилтэй хөнгөн урсгалтай байвал илүү их зохицож таарнаа. За тэгээд үнц нь хаана байх вэ гэхээр одоо хэдийгээр ингээд агаар мохотдоож гэлээ итгэлцэл дээр нэмдэг нь та хоёрын сонирхол нэг зүгт адилхан байвал маш сайн. Тэгээд өдөр тутмын та хоёрын харилцааны чанар маш өндөр байх ёстой. За тэгэх юм бол тэгэл ихрийн ордны үнэтэй бол үрд насан туршдаа хамт байх боломжтой гэсэн үг байхгүй юу? Бид нар чи хоорондоо энэ ч хүнтэй таарахгүй байх, тэр хүнтэй таарахгүй байх гэдэг чтэй. Тэгэхээр ихрийн ордныхонтой таарах гэвэл эдгээр хөрөксүүдийг хэрэглэх амьдралдаа одоо оролцуулж ашиглах хэрэгтэй. За тэгээд одоо ихрийн ордныхны маань тийм хайрлах хамгийн зөв арга нь бол тэднийгээ ерөөсөө ингэж хардаж хянахгүйгээр харин ч ингээд ихрийн ордныхоо тэр бүсгүйтэйгээ тэр залуутайгаа айгу ухаалаг яриа өрнүүлээд хамтдаа нэг зүйлийг сонирхож байх юм бол ихрийн ордны тэр хүнийг хайрлаж байгаагийн маш том илрэл байх болно шүү. За одоо цөмөрөө дараагийн бас нэг чухал сэдвийг баг зэрэг хүндээ. Юу вэ гэхээр мэдээж хэрэг ажил, мөнгө тийм үү? За тэгэхээр маш одоо энергид таардаг салбар нь юу байдаг вэ гэхээр борлуулалт, маркетинг, контент, медиа, өшөө дээрээс нь орчуулга, хэл, багшлах, зуучлал маш сайн ингэж таардаг байгаа шүү. Тэгээд оюуны урсгалыг маш зөв ингэж ашиглаж чадах юм бол маш их орлоготой байж чаддаг гайхалтай хүмүүс. Ерөөсөө л одоо алтыг олъё гэх юм бол алттай болъё гэх юм бол манай ихрийн ордныхан бүтээгдэхүүн л бий болгоод авах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Яагаад гэвэл та нарт чадамж өстэй маш их байгаа. Тэр бүтээгдэхүүнийг та нар мэдээллээрээ бий болгох бүрэн боломжтой ийм гайхалтай. За тэгэхээр
одоо юу яа л да. Манай эхрийн ордныхад маань те 7 хоног болгон өөрийнхөө зорилго дээр ингэж сайн төвлөрч явах хэрэгтэй гэдэг ийм зөвлөгөөг бас өгмөр байна. Тэгээд өдөрт ингээ 30 минут тийм үү маш чимээгүй хүн орчинд одоо тийм бүтээмжтэй ажиллаад туурах юм бол маш их одоо гараас чи юм гарна. Тэгээд өөрийнхөө ярьж байгаа зүйлийг тийм үү ярваа нэгэн байдлаар пост хийх, видео хийх, курс болгож ингэж өргүүлвэл та нарт маш их одоо мөнгө олох боломж байгаа. Яагаад вэ гэхээр эхрийн ордны та нарын амжилт бол мэдээллийг цэгцлээд дамжуулаад бүтээгдэхүүн болгох гэдэг ийм гол нөхөр байгаа тийм үү? Гайхалтай хүмүүс байгааз. За одоо ингээд цөмөрөө өнөөдрийн хичээлээр эхрийн ордынхан маань ямар гол үндсэн чанаруудтай юм бэ гэдгийг мэдэж авцгаалаа. Тэгээд энэ бичлэгийг маань, энэ хичээлийг маань те эхрийн ордынхан маань сонсч байгаа бол та нараа бас гоё мэдээллүүдээ хуваалцааж солилцаарай. За тэгээд дараагийн хичээлээр иргэн уулзцаая. Баярлалаа. Баяртай.